За Монгол улс дарангуйлал тий хүн нэгэндээ халдах хүчлэлт хүчирхийлэл гэдэг иймэрхүү зүйлсүүд яагаад ялыг хүртдэггүй вэ Монгол улсад? За би яг энэ сэдвийн талаар хоёр дахь бичлэг хийж гин. Эхний бичлэг дээр нь болохоор яг би чадхаараа хичээгээд гэдэг ч юм ярьсан. Гэхдээ би өөрөө эргүүлээ сонсоход яалтчгүй яг л би буруугаар ойлгохдохоор ярьсан юм шиг санагдсан. Тэгээ надад ийм буруугаар ойлгогддог гэдэг ч юм уу те эсвэл өнгөний ая тооно зохицуулж чаддаггүй асуудал надад байдаг. Тэгэхээр за тэгээ тэгж хүмүүсийн хараалыг идээд яхав те гэж бодоод тэр бичлэгээ баг цацахгүй байхаар шийдэж байгаа. Тэгээ оронд нь одоо тийм яг хүмүүс яг зөвөр ойлгож чаднаа гэж бодож байгаа өнцгөөс нь хэлээ. Энэ нь бас нэг талаараа би хулчиж байгаа юм шиг ирнэ. Нөгөө талаараа сонсож байгаа хүмүүсийг хүндэлж байгаа үзэгдэл юм болов уу те. Ингээд та нар юу гэдэг нь те би л буруу ярьдаг та нар л намайг зөвөр ойлгох гэж ингэж болохгүй шүү дээ. Ялангуяа ийм эмзэг сэдвэр те ийм ямар эмзэг сэдвэр би аль болох эвтэйх нь л ярихгүй болохгүй шүү дээ. Эвтэйх нь л бас л ярихгүй болохгүй. Ийм амар эмзэг, ийм амар триггер ихтэй сэдв. За би энэ сэдвээр таруу уншлага хийсэн. Тэрийг нэг амар сүртэй цацаж мэцэхгүй, хандлт болгож ашиглахгүй. Таруу уншлагыг хийхэд болвол perpetrator буюу гэмт хэргийг үйлцсэн 4 хүн байгаа шүү дээ тийм. Энэ 4 хүмүүс дөрүүлээ ер нь амар төөрөгдөлтэй байгаа гэж гарч ирсэн. Айгу төөрөгдөлтэй байгаа гэж гарч ирсэн. Тийм. Тэр дундаас нь гэд гарна. Гэд насан туршиг хүүхэд нь хамгийн дуртай хийсэн гэдэг ч юм уу те хамгийн дуртайгаар аллагыг үлдсэн гэж харагдсан байгаа. Гэхдээ гэд хүүхэд нь болохоор хүлээс хамгийн айдаг нь гэж харагдсан. За тэгээ яг гол үйлийг хийсэн гэд хүн нь болохоор өөрийнхөө амьдралыг ер нь бол дууссан гэж бодоод удаж байгаа гэж харагдсан. Тэгээд өөрийнх нь амьдрал дууссан учраас тэгээ бусдынхыг ч гэсэн унтраа гэсэн бодолтой. За бас тэгээд гэд залуу нь болохоор хүчнэлтийн үйлийг хийхдээ энэ бол ерөөсөө таашаалын зүйл байгаагүй. Энэ бол зүгээр л бусдын галыг би унтраамаар байсан юм аа. Гэсэн утгатай энерги бол гарч ирсэн. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө амьдралыг дууссан гэж бодсон болохоор одоо ингээд би угаасаа л дууссан шүү дээ. Би угаасаа л ингээл өнгөрөн шүү дээ гэдэг ингээд тийм бодолтой тэгээ байсан мэж таарсан шүү. Тэгэд гэдэг хүүхэд нь болохоор яг жоохон тийм өхөл аллах гэдэг зүйлийг ингэж романтик байдлаар хардаг гэдэг ч юм уу тийм жоохон кино шиг хардаг гэдэг ч юм уу жоохон delusion гэж ярьдаг да. Delusion тийм үзэгдэл юунаас бол харагдсан. Гэд хүүхдээс. Тийм тэгээд гэд хүүхэд бага наснда өөрөө яг энэ явдалтай төстэй зүйлийг өөрөө амссан гэж харагдсан. Тэгээ өөрийнхөө биеэрээ байна уу эсвэл кино мэн үзэж байгаа даа. Тэрийг бол би нэгсэн ухаж хараагүй. Гэхдээ баанасанд нь өөрт нь ингэж хүчтэй травм шарахыг өгөхөөр юм зүйл тохиосон. Бас тэгээд хоёрт үүрт хүүхдэрэ байхыг хүсэж байгаа. Тэг ийм гинэн гэх чаашийн юм мэддэггүй, юм чаддаггүй гэл ингээл гайхаа байж идэг хүүхдэрэ те ингээл тоглоол, хариуцлагагүй, диггүй тоглоол ээж идэг хүүхдэрэ байхыг үүрт тийм байхыг хүсдэг гэж харагдсан эгээс. Тэгээд энэ үйлийг хийж байгаа нэгт нөгөө нэг өөрийнхөө хамгийн том айцтай нүүр тулах, хоёрт өөрийнхөө айцыг бусдын айц болгосноор одоо ингээд энэ айцаа бусадтай хуваалцах гэдэг ч юм уу тийм ийм жоохон нэлээд delusional энерги мэдрэгдсэн. За тэгээд Г болон Н гэж зурган дээрээс хоёр хүн хамгийн их төөрөгдөлтэй байгаа мэдрэмж гарч ирсэн. Гэхдээ энэ хоёр гимгүү гэж бол гарч ирээгүй. Тийм байна. За тэгээд ийм хэцүү даалгаварчдын нэргэн дээр таруу уншлага хийх ийм нэг жижигхэн арга байдаг. Тэр арга нь болохоор
энэ тухайн хүмүүсийн гигэн чанартай холбогдож байгаад тухайн хүмүүсийн сахиустай холбогдож байгаад уншлага хийдэг. Тэгэхгүй бол энэ хүмүүс яг тэр аллагын үеийнх нь мөчийнх нь энергитэй холбогдох юм бол би дийлэхгүй. Гэ би өөрөө их ямар амар хэцүүд нь үнэн ч мэдээлэл гарч ирэхгүй те. Тийм тэгэхээр ингээд би энэ хүмүүсийн сахиустай нь буюу гигэн чанартай холбогдож байгаад энэ мэдээллийг гаргаж өгсөн байгаа. Тэгээд энэ мэдээллийг хэлж өгж байгаа нь энэ биетүүдийн энэ хүмүүсийн энэ алуурчдын өөрсдийнх нь эзэн биет буюу те энэ алуурчдын цаана яг эдрийг сүнсийг ингээд захирж идэг эзэн биетгээ байгаа. Тэр эзэн биет бол гигэн цайлган гівэнгүй байдаг. Хүн болгонд ийм гигэн цайлган эзэн бие байгаа. Тэгээ тэр эзэн байл өөрсдөө өөрөө өчсөн. Би ингэсэн юм аа тий. Би жоохон delusional байсан юм аа тий. Би өхлийг ингэж харсан юм аа гэд энэ эзэн биет нь л өөрсдөө хэлсэн байгаа. За тийм байна. Тэгээд хоёр хохирогч эмэгтэй дээр бас би уншлах хийсэн боловч энийг хуваалцмааргүй байна. За яг уу гайгүй хуваалцаж болох зүйл гэх юм бол 16 настай охин байна. Айгүй урлагийн өнгөж харагдсан. Тийм айгүй чөлөөтэй сэтгэхүйтэй, урлагийн мэдрэмжтэй гэж харагдсан. Тэр нь энэ зүйлд нөлөөлсөн гэж харагдсан. За тэгээд хоёрт болохоор би нэг ярихаас жоохон айгаал байна л да. Хүмүүс яаж хүлээж авах болоо. Тэ яаж хүлээж авд юм болоо. Би хүмүүсийн үйл явдалтайгээ үнд эдмэргүй байна. Тэгээ айгу нандин имзэг зөвлөлөө нандин имзэг чигээр нь ярихгүй болохгүй. Тийм тэгээ миний дуу хоолой дутагдаагүй гэдэг би мэдж байгаа. Гэхдээ яг энэ сэдвээр ярих хэрэгтэй санагдаад байгаа. Ингээ амар хүчтэй сэтэл төрөд байгаа. Ингээ чимээгүй болохын аргагүй ингээд юм хүчтэй сэтэл төрөд байгаа. Тэгээ би цаа гэв. Одоо ямар ч хэлсэн хоёр дахь бичлэгээ хийчихээ. Тэгээд хоёр дахь бичлэгээ постлохгүй болно. За 16 настай охин минь урлагийн сэтгэлтэй, урлагийн мэрэгчлөөтэй мэдрэмжтэй ихтэй гэж харагдсан. За тэгээд яг нас орохт нь нөлөөсөн хамгийн том зүйл болохоор юу гэж гарч ирсэн. Хүн хоорондын тэмцэл угаасаа ийм штэ гэдэг юм гарч ирсэн. Хүн хоорондын тэмцэл хүмүүс нэгэнтэйгээ муудалцах, зөрчилдөх те тодорхой хэмжээгээр ийм их хэмжээний дарангуйлал болон ийм их хэмжээний хохирол гэдэг зүйл хүн хоорондын зөвхөн зөрчилдөөн дунд бол байж болно гэж бодсон байсан. За энийг би дараа нь яг эмчилгээний дараа ч юм төгсгөл тавиад энэ зүйлсийг ярьсныхаа дараа дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. За 32 настай бүсгүй маань болохоор үнэхээр гонигтай мэдрэмж надад төрсөн. 32 настай бүсгээс хэлж болох зүйл нь гэдэг юм бол хүмүүстэй зугаатай байх, хүмүүстэй нийлэх, те ингээд хөгжилдөх гэдэг ч угаасаа ингээд хаяа санаандгүйгээр ингээд нэгний хохирогчдаг л үсттэй гэд тийм мэдрэмж гарч ирсэн. 32 настай эмэгтэйгээс маань. Тэгэхээр дандаа үл ойлголцлын юм асуудлууд байгаад байна шүү дээ, тэ. Ийм хүний амьдралд давж болохгүй зураас гэж байдаг, тэ. Зөрчилдөөн бол зөрчилдөөн, дарангуйлал бол дарангуйлал, тэ. Муудалцах бол нэг юм, хохирох бол нэгнийгээ хохирох бол хохирол бол шал өөр зүйл. За одоо бүгдээрээ яг гол сэдв миний ярмаар байгаа хүмүүслэг ойлгуулмаар байгаа зүйлийг яриа. Тэр нь болохоор Монгол улсад яагаад дарангуйлал ба хүчингийн хэрэг болоо аллага яагаад шоронд орохоор хэмжээнд яллагддаг юм, яагаад яллагддаг юм бэ? Үүний шалтгаан нь ерөөсөө энийг ихтэй би тайлбарлахын тулд нэг юм айгүй сайн та бүхэнд сануулъя. Тэр нь нийгэм эргэн тойронд юу болж байна, Монгол улсад юу болж байна, энийг та болон би шийддэг заяа. Бид бүгд шийддэг. Ерөөсөө энэ бид бүгдээс ангид зүйл биш. Нийгэм хүн төрөлхтөн дэлхий дээр тохиож байгаа бүх зүйлс бидэнтэй холбоотой байдаг. Бидэнтэй хамааралтай байдаг. Тэгээ энэ аюултай хэрэг яагаад монголчууд хүн дээр тусаад байна гэхэлэр зүрхнийхөө угт монголчууд гэдэг өөрсдийнхөө хамааралтай гэдгийг мэдэрч байгаа учраас маш хүн дээр тусаж байгаа. Надад ч гэсэн хүн дээр тусаж байгаа тий. Гэт би хамааралтай байсан биш үү? Буруутай гэж хэлж байгаа бол биш. Буруу хүнд ч би буруу тахгүй. Гэхдээ хамааралтай. Бидэртэй хамааралтай, бидэртэй холбоотой байдаг. Бид нар ерөөсөө өөрсдийгөө дэлхийн нийгмээсээ тусдаа гэж бодож болохгүй.
За тий хамааралтай тийм байна. Одоо тэгэхээр яаж хамаарч вэ? Яагаад энэ зүйл болчихвоо? Тэ би яах вэ гэдэг асуултууд байж болцсошгүй. Тэрэнд нь одоо хариулъя гэхээр би нэг л буруу хэлчихэж байгаа юм санагдаад ах юм. Яа нөө зүгээр ойлгоорой. За тэгэхээр монголчууд өөрсдөө ийм хүчлэлт тэгээ юмыг шахаж хийх, юмыг хүчлэх хохироод ч хамаагүй хүчлээд болгоод хийчих гэдэг энэ үзэгдлийг монголчууд ялалдаггүй. Буруу шаарддаггүй. Одоо нохой энэ төрөвцөө буу юм бол чинь буруу шаарддаг. Монголчууд өөрөө энийгээ буруу гэж шаарддаггүй. Энийг та мэдэн штэ тий. Тэр юу хичээл хийх гэдэг ч юм уу тий. Хичээлээ хийгээд хичээлээ ойлгохгүй байвал яадаг вүлээ? Ивэг нь олоод тий ингээ ивэг нь олоод хүнээс дэмжлэг аваад амраад жоохон амарж агаад за эсвэл бүр болохгүй бол шалгалтандаа унсан ч яах вэ гэдэг ч юм ийм тийм үзэл бодол монголчууд байхгүй штэ. Монголчуудад байгаа үзэл бодол нь хичээлээ ойлгохгүй шахаж агаад яаж иж агаад л motherfucking ойлго гэдэг ч тийм тий. Хэрвээ хичээлээ ойлгохгүй бол яаж иж байгаа л хараад хичээлээ ойлго. Тий ингээ яаж иж байгаа л ойлгох хэрэгтэй. Ойлгочих хэрэгтэй штэ гэсэн ийм үзэл бодол хүн болгонд байдаг. Ажил хийх тал дээр тэ ажил хийх хүсэхгүй байна уу? Хүсэхгүй байвал яаж иж байгаа л ажил хийх л ёстой. Угаасаа л хийх ёстой гэдэг үстэй. Би ч гэсэн өөрийгөө шахаж хүчээр дургуй ч гэсэн ажил хийдэг. Чи ч гэсэн дургуй ч гэсэн хамаагүй ажил хийх хэрэгтэй. Нийгмийнхаа юу байх хэрэгтэй тэр гэдэг те. За өөрөөс яадаг вүлээ. Эхнэр нөхөрт хоёр хүмүүс суудсан хүмүүс байлаа гэж. Тэгээ нэгэндээ бүр үнэхээр таарамжгүй. Нэгэндээ гар хүрдэг. Үнэхээр таарамжгүй. Бүр хинж аль нь ч хиндэ хайртай биш те. Эхнэр нь ч нөхөртэй хайртай биш, нөхөр нь ч эхнэртэй хайртай биш. Хоёулаа нэгэндээ гар хүрдэг. Би бол ингээд бибиндээ ээлжлэн гар хүрдэг. Эхнэр нөхөр Монгол эмэгтэй эрэгтэй эхнэр нөхрүүдийг харж исэн, зөндөө харж исэн нийгэм зөндөө байдаг тий. Нэгнийхээ аминд хүрэхгүй ч гэлээ нэгнийхээ биеинд хүрдэг тий. Энэ хоёр яагаад хамт байдгийг тэгэхээр төвчин. Угаасаа тээс салах юм уу? Тэ гэр бүл салах юм уу? Тийм амар юм гэж байсан юм. Гэл тэгдэг тий. Энэ энерги бүгдээрээ мэдж байгаа зү. Бүгдээрээ мэдж байгаа зү. Тэ тэгээд ерөөсөө үүлийн өөр гэдэг чинь жижигхэн багт нь өөгшүүлсэн зүйл ингээ ургасаараа томроод том зүйл болоод ингээд үр нөлөөтэй ингээд ингэж явахыг үүлийн өөр гэж ярина. За энэ дарангууллын шарах чинь те эхэндээ жижигхнээс эхэлнэ. Тэгээ аяанда аллаг болж дуусна. Тэгээд аллагын сүлдээс улс сунж байгаагаар дуусна. Тэгээ уусаагаа ингээд идэж дарангуусаар гад сүнөж байгаагаар дуусах байхгүй юу? Тэ одоо нэг зоосыг одоо шороонд ингээ булаад ургууллаа гэж бодоход тэр чинь ургасараа 2 зоос болон 3 зоос болон гэж байгаа юм шиг л үүлийн өөр гэдэг чинь бол тэгэж үржигддэг. Тэгээд үүлийн өөр нь сайн гэж байгаа муу гэж байгаа. Тэгээд дарангууллын үүлийн өөр бол угаасаа мэдээж муу үүлийн өөр те. Тэгэхдээ тэр энтгийн дарма кармагийн хуулиар сайн муу гэж нэх ярьдаг. Зүгээр л та юуг тарин тэр нь ургунаа л гэдэг. Тийм тэгэхээр та бага ахта хичээлээ хийх гэдэг өөрийгөө дарангуулсан болвол том болоод энэс илүү хүчтэй дарангууллыг амснаа. Энийг нэг ургуулалах юм бол тэгээ энийг илүү хүчтэй хэмжээний дарангууллын амсгын тулд та өөрөө ургуулалах хэвээр. Тэгээ ургуулалах тэгжээс тэр илүү том хэмжээний дарангууллыг амсдаг. Гэт ийм дүрэн байдаг. Тийм тэгээ монголчууд дарангууллыг зогсоодоггүй. Дарангууллыг ийм хүчлэлтийг яал гэж харддаггүй. За би өөр орон дээр бас жишээ авч ирээ. Япон орн гэдэг ч юм уу те. Япон оронд бол ингээд үзмжийг амар өндрөөр үнэлдэг. Бараг хөөхөн царайлаг болвол те хөөхөн царайлаг ээлдэг гоё аштай болвол муу юм хийх боломж байхгүй. Тэ. Тэгээ хэрэг царамуутай муухай болвол бараг хамгийн муухай гэдэг ч юм уу. Ийм үзэл бодолтой хүмүүс эдэн штэ Япон улс ч. Тэгэхээр ингээд Япон улсад ийм царайлаг гэмт хэрэгтэн байх юм бол та бараг тэр үнийг гэмт хэрэгтэн гэж тооцдоггүй тий. Царайлаг хүн л ингээд гэмт хэрэг хийх юм бол ингээд царайлаг хүн байна штэ энэ төр гэх гээд байдаг тий. Гэх мэтчлэн тэгээ Япон улсад ч бас ингээд хоёр нүртэй байх гой харагдах гэдэг ч юм уу тий. Ингээд зүгээр хийсэн хийгээгүй юм хамаагүй зүгээр үзмжин сайн байхад л гэдэг үзмж нь гоё хахад л болж идэг. Тэгээ нэгнийхээ араар муулах, нэгнийхээ араар хор хийх гэдэг бол амар энгийн үзэгдэл гэж хардаг. Японочууд энийг яал гэж хардаггүй.
Тэ харин монголчуудын хувьд бол үнэхээр заван шүү дээ. Тэгээ монголчуудын хувьд бол ямар хүмүүс шоронд орж ийн гэдэг тэгэхээр ингээд баг тэг юу килорисэн хүмүүсийг шоронд хийдэг тэ ингээд тэгтэл асуудалгүй байгаад байдсан шүү дээ. Тэ нэгэндээ хулгай хийсэн хүмүүсийг айгүй амархан шоронд хийх гээд байдсан шүү дээ. Гэхдээ яагаад алуурчдаг шоронд хийдэггүй юм? Тэ яагаад хүчин төгчнэрийг шоронд хийдэггүй юм? За тэгээ Японд ч бас эмэгтэй хүн хүчин айгүй хэцүү асуудалтай. Нэгт болохоор эмэгтэй хүн хүчиндүүлсэн гэдэг юм бол имижийг нь хардаг тэ. Ингээ тэр эмэгтэй ингээд яна хөөрхий ингээ тэ ариун цэвэрхэн охин ингээд хүчин дөртөд ингээд бузарлчлаа гэх юм бол манай цэвэрхэн үзэсгэлэнтэй охиныг бузарлчлаа гэж уурлаж босож одоо гэмт хэрэгтнүүдээр шоронд хийдэг болохоос ш жоохон хөөрхөн биш гэдэг ч юм уу тийм эмэгтэй хүн хүчин төлцөн хулаа энэ бол хүчин гэж хөтлөж авдаггүй шүү дээ. Тэ амар сонио орон байхгүй Японч бас тэр талаар аягүй сонирн байж болдог. Тэ. Тэгээ нь ерөөсөө яагаад вэ гэхээр Япончууд имижийг амар дээвэр тавьдаг, имиж, нэр хүнд ингээд сурхал яриа гэдэг ч юм уу. Монголд бол хамаа байхгүй шүү дээ. Монголд бол царайлаг хүн аллах хийн үү, царай муутай хүн луур хийн үү ерөөсөө хамаагүй шүү дээ, тэ. Дээр үед нөгөө нэг хүний толгой дээр кофе асгаж ирсэн охин хуйлчаар сурдаг охин гэ тэ хүний толгойг шалцсан тэ гээд төлсөн кофегаар халуун кофегаар төлжсэн нэг охины хэрэг яваадсэн тэр охин хөөрхөн л охин байсан. Гэхдээ монголчууд хамаагүй шоронд их гэж оролцсон шүү дээ тэ. Тийм. Гэхдээ яагаад тэр охин бусад тэр нэг охин хүний толгой дээр тэгж кофе асгаж байгаа. Тэ энэ бол яагаад гэвэл монголчууд ингэж юмыг хүчээр хийхийг бол окей гэж үздэг. Монголчууд яал гэж боддоггүй. Асуудал гэж боддоггүй. За би тэгээ ихэрдүүлийн сэдв мэдээ вангаалт гэдэг амар их ямар явдаг. Тэгээ ихэрдүүлийн сэдвийг мэддэг, миний ихэрдүүлийн замлыг сонирхдаг гэдэг ч юм уу. Тэгээ суралцдаг хүмүүс ахын бол би ихэрдүүлтэйгөө нийлэхээс өмнө хамгийн сүүлчийн ан болсон зүйл хүчлэлтийн шархыг ангаах байсан. Надад ингээд хайр бол хүчлэлт гэж боддог юм. Хайр бол дараа ингээд шахалт гэж боддог юм шарх надад байсан. Бодлын алдаа надад байсан байна лээ. Тэгээд хайр гэдэг чинь ингээд заавал ингээд шахаад би нэгт өөрийгөө шахах хэрэгтэй. Хоёрт нөгөөнийгөө шахах хэрэгтэй. Тэгээ би өөрийгөө яаж шахах вэ гэдэг ихлээр тэг ингээд хүсэхгүй байсан ч гэсэн ингээ өглөө эрт босоод хань ижилтэй хоолыг нь хийж өгөх хэрэгтэй гэдэг ч юм уу. Ингэж би өөрийгөө шахах ёстой. Ингэж би өөрийгөө хайраа үзүүлнэ тэ. Хичнээн ингээ ядраад ингээд гадаа гармааргүй байсан ч гэсэн миний ингээ хайртай залуу намайг болзоонд явъя ингээ хамт хайн аут хийя гэдэг юм бол би ингээд гүрийгээл шүдээ зууж байгаа л ингээд өөрийгөө шахаад уулзах хэрэгтэй тий. Тэгээ би энийгээ ерөөсө гүрийжинч гэж боддоггүй байсан. Тэгээ надаа хэцүү байна ч гэдгээ би хүлээн зөвшөөрдөггүй мэддэггүй байсан. Надаа хэцүү байгаад байна штэ. Ингээ би гармааргүй штэ гэдгээ ч мэдрэх эрхийг өөртөө өгдөггүй байсан. За угаасаа л найзлуутай найз охинтой үерхэн гэдэг чи угаасаа л гэрээсээ гармааргүй байгаа үед гарч болзоонд явах хэлсэн штэ. Тэгээ чаталмааргүй байгаа үед ингээд над руу чат биччихвэл би ингээд хариу бичмээргүй байсан ч гэсэн өөрийгөө шахчихад хариу бичих энэ бол харилцаа үерхэлштэй гэж боддог надад шарах байсан. Тэгээ яг энэ шарахыг ангаасны дараа би их хүрдүүлтэйгөө нийлсэн. Жинхэнэ их хүрдүүлийг болоод нийлжсэн. Тэгээд монголчуудад энэ хатгаа шарах ямар хүчтэй байдаг вэ те? Зүгээр ингээд хайртай үндэ хүчээр чат бичмээргүй хойдоо чат чинь гэж айгүй жижигхэн үзэгдэл. Гэхдээ хэрвээ энэ шарахыг би даамжруулаад байсан бол энэ нь дараа нь надад илүү том дарангууллыг амсах, магадгүй хүчин амсах гэдэг ч юм уу те. Ийм нөхцөл үлийн үрээрээ ингээд бүрдэх боломжтойсэн. Үлийн үрээ гэдэг нь муу юм хийсэн учраас тэрэндээ шийтгүүл чинь гэсэн үг бол биш. Үлийн үр гэдэг нь бол шийтгэл биш. Үлийн үр гэдэг нь та зүгээр юуг ургуулна тэрийг амснаа л гэсэн үг. Та яг ямар зүйлд энерги оруулна тэр нь л тохионоо л гэсэн утгатай. Тэр чинь л үлийн үр гэсэн утгатай тий. За тэгэхээр Монголд дарангууллыг юусаа асуудал гэж үздэггүй мэнэ. Шахахыг юусаа асуудал гэж үздэггүй мэнэ. Нэгэндээ ингээд уурлаад те хоёр хүн нэгэндээ хэрэлтлээ муудалцлаа. Хэрэлцэн муудалцсан болвол чи намайг ингэсэнгүү тэгсэнгүү те чи одооноос надтай гоё харьцаа юу банд минь гэж хэлэх. Нэгнийгээ шанаадаж авах те чи яхаараа гэдэг би чамд дандаа сэтгэл гаргаад байгаа чи яагаад надад сэтгэл гаргадаггүй юм. Энтэр гэж нэгэндээ уурлах. Энэ бол ингээд ерөөсөө окей зөвдөл гэж боддог тийм үү. Гэхдээ өөр улсад, Монголоос өөр гадуур өөр улсад яг ингэж яг ийм авираараа хэрэлдэж муудалцах юм бол пүү паяна яна цагдаа дуудаараа гэх улс орнууд баггүй байгаа.
Тэг гадаа ингээ гудамжинд нэгнлөг ойрлох төдийд гэж цагдаа дуудаад ингээд энэ хүмүүс айгүй буруу юм игээд байна. Ингээд дарангуул тэг ингээд нэгнийгаа стресслээд байна гэд. Тэгээд машин энэ төр төгсөхэд хүртэл ингээ нэгнийгаа ингээ шахаал идэв шүү дээ. Сигналдал гэд хөдөлж уртлын хүн угаасаа харвасан гэд хөдөлж чадахгүй гаццсан байхад чинь л сигналаа ингээл амар дараал гэл хурдан хөдлөхгүй л те хөдлөөч банд байна гэл. Хөдлөөч бистаа мэн гэл авирлдээ шүү дээ. Эн чин юу ахгүй юу? Энэ асуудал холбоотой. Яагаад энэ хүмүүс шоронд орохгүй? Тэгээ яагаад энэ хүмүүс яллагдахгүй? Инээс олж байгаа байхгүй юу? Монголчууд энийг хүлээн зөвшөөрдөг, окей гэж хүлээн зөвшөөрдөг. Тодорхой хэмжээнд ядардаг тийм үү? Тодорхой хэмжээнд яас ядаргаатай. Тэрийг бол мэдэрчээд байгаа. Гэхдээ гэхдээ яг тэ юм байх штэ гэж дотроо боддөө штэ хүн болгоо. За арга байхгүй. Тийм за. Тэг ажил хийх, мөнгө олох, хичээл сурах, юмыг сурах, хайр хосын харилцааг бүтээх, найз нөхдийн харилцааг бүтээх. Заавал хүчлэлд оролцоод байдаг тийм үү? Хүчлэлд дарамт ингээ шахалт оролцоод байдаг. Яагаад вэ гэхээр та хүчлэлтийн шахалт дарамтыг окей гэж боддогтой холбоотой. Та тэгж боддогтой холбоотой. Монгол улс окей гэж боддогтой холбоотой. Тэгээ Монгол улсын цөлийг окей гэж бодох юм бол яаж яллах юм бэ? Тийм үстэй. Энэ дарамт шахалт гэх тодорхой хэмжээний дарамт шахалт тий хүчлэлт шахалтыг ингээ хайртай хүмүүс нь үлддэг байхад энэ хідэх хүүхдүүд гэдэг ч юм уу одоо ингээ тэдний өндөр юу ч харагдаж байгаа, цагдаа нарын өндөр юу ч харагдаж байгаа. Тэгээ хідэх хүүхдүүд нөгөөнийг шахацсан мэн хүчилцсэн мэн гэж бодоод байгаа юм уу? Яагаад байгаа юм? Энэ бол мэдээж гэмт хэрэг мөн. Гэхдээ яагаад яллагдахгүй байгаа гэхээр Монгол гэдэг улсаараа тэр чигээрээ энэ зүйлийг хүлээн зөвшөөрдөгтэй бол окей гэж боддогтой холбоотой. Тодорхой хэмжээнд окей гэж боддог. Яал гэж боддоггүйтэй холбоотой. Тэг ингээд гадуур ингээд ер нь бол машины жолооны дүрмийг ч ихсэн харах юм бол ямар ч юм хосол аваараа сэргийлэх санаагүйгээр гэдэг ч юм уу те ингээ юм онцын шалтгаангүйгээр чигналаа дарах бол ингээд тургуултай бөгөөд ялтай бөгөөд тодорхой хэмжээний гэмт хэрэг гэж тооцогддог юм билээ шүү. Хэрвээ дөрмөө унших юм бол тий энэ ч бас тэгээ хотын чимээний бохирдол гэж тооцогддог. Тэгтэл Монгол улсад энэ дүрмийг зөрчиж байгаа хүн хэрэг байна вэ? Тэгээ чигнал гэдэг зүйлийг нэгнийгээ дарангуулах, нэгнийгээ дарамтлах, нэгнийгээ хүчлэх, шахахад ашиглаж буй хүмүүс хэрэг байна бэ? Энэ зүйл чинь юу яадаг? Энэ зүйл чинь ингээд даамжирхаараа аллах болт юм байна. Эхнэр нөхөр нэгэндээ гар өрөх болт юм байна. Найзууд нэгэндээ гар өрөх болт юм байна. Тэ болзоонд явж байгаа хүмүүс нэгнийгээ хүчилж бэлгээ ярилцсанд орох болт юм байна. За танихгүй хүмүүс ч гэсэн нэгнийгээ хүчилж бэлгээ ярилцсанд орох төвшөнд болт юм байна. Ингиж ургадсан байна энэ энерги чинь тэжээгдд юм байна. За тэгэхээр одоо яах вэ гэхээр одооноос өөрийгөө хүчлэхээ багасгана. Танаас л эхэлнэ. Өөрчлөлт танаас эхэлнэ. Өөрчлөлт шинэ шүүх хурлаас эхлэхгүй. Энэ шүүх хурл бол Монголын нийгмийн, Монголын улсуудын яг энергийн түвшин, юуг хүлээн зөвшөөрж байгаа, юуг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн одоо ухамсарын түвшинг талтаж харуулна. Шүүхийн юу бол шүүхэн шийдвэр. Тэгээ яг таруу уншлаг харахад эрх мэдэлтэй хүч чадалтай хүн байна гэсэн яг баян хүн энэ гарч ирээгүй. Гэтэ айгүй хүч чадалтай хүн байна гэж бол гарч ирсэн. Энэ юунд орооцолтонтой байна гэж харагдсан. Гэтэ тэр хамаагүй. Хэрвээ үнэхээр буруу зүйл бол хэрвээ монголчууд үнэхээр 100% яана энэ арай л болохооргүй аимшигтай юм болчихжээ гэж Монголын нийгэм хүлээж авч чадж байгаа бол тэг хүчлэлтийг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй, одооноос хүлээн зөвшөөрөхгүй, хүчлэлт гэдэг зүйл одооноос ингээ байж болохгүй гэж үнэхээр шийдэх юм бол за магадгүй өнөөдрийн дотор ингээ шийдчих юм бол энэ шүүх хурл нь өөрөөр эргэж болно. Тэр шүүх хурлын ард ямар ч хүчтэй хүн байсан бэ, ямар ч баян хүн байсан бэ хамаагүй өөрөөр эргэж болно. Тэг ингээ халуурчид шоронд орохоор эргэж болно. Орхон зөв штэ те, хорхон зөв штэ, олон жилээр хорхон зөв штэ. Бараг насаар нь хорхон зөв штэ те. Хоёр хүний гэсэн талцсан гэдэг юм бол тийм байна. Тэгэхээр танаас эхэлнэ. Тэгэхээр танаас яаж эхэлэх юм бэ энэ асуудал? Өөрийгөө хүчлэхээ байли. Өөрийгөө дарангуулахаа байли. Эхлээд тэрнээс эхэлнэ. Бусдыг яана би бусдыг ингээд нэрээ би найзаагаа шахацсан штэ гэдэг ч юм уу. Энэ мен тэр бол хамаагүй. Эхлээд та өөрөөсөө л эхэлнэ. Та өөрөө өөртөө яаж ирцдэг юм бэ? Зөндөө олон хүмүүстэй хичээл сургалт явж байна те. Хичээл сургалтаа та
За хэрвээ та хичээл ном үзэж байгаа бол одоо би ерөндөг ангаа харгын заагаад өгье те. Би өөрөө энийг нэлээд гүн хэмжээнд ангаасан хүний хувьд өнгөрч байгаа юм биш, зүгээр яг ийм байд юм аа гэж хэлж өгье. Тэр нь болохоор хэрвээ та хичээл ном үзэж байгаа бол тий хэрвээ та хичээл ном үзээд ойлгохгүй зүйл гарч ирэх ёстой шүү дээ. Угаасаа хичээл ном үзэж байгаа сурж байгаа хүний хувьд ч заавал ойлгохгүй чадахгүй юм заавал гарч ирэх ёстой байхгүй юу? Бүгдийг чадаад ах юм бол юм сурахгүй байх гэсэн үг шүү дээ. За тэгээд хичээл ном үзэж байхад ойлгохгүй чадахгүй байгаа зүйл гарч ирэх юм бол эхлээд амраа. Тархиа амраа. Таны тархи амарсан байна уу? Таны тархинд ингээд новшин ингээд бодох энерги байна уу? Байхгүй л одоо байли. Стоп. Зүгээр л байл. Бити өөрийгөө шахаад. Тэ? Номер 1 тэгэхээр жоохон амралт амарж ийн гэдэг чинь залхуугийн шинж биш. Окей. Амрах хэрэгтэй. За хоёрт алхмууд байна. Дэмжлэг тандах. За таны хэрэг дэмжлэг тандарч сурах юм бол таны энерги айгуу сайжраад эрүүл мэнд ч гэсэн сайхан болоо зөндөө ингээд дэмжлэг гэдэг зүйл бол үнэхээр гайхамшигтай заяа. Жижиг энэ гэхдээ би энэ зүйл энэ подкастаар ярихгүй. Өөрийгөө дэмжлэг явах хэрэгтэй. За магадгүй ChatGPT тэ эсвэл багшаас асуух. За эсвэл ангийнхаа хүүхдээс асуух. Энийг ингэж яаж зохицуултыг яаж ойлгосон юм? Энэ ямар учиртай юм? Би нэг л ойлгохгүй байна гэд дэмжлэг аав. За бас бусад төрлийн дэмжлэгүүд хоол цай идэх, нойроо авах. Хоолоо идэж гин үү, нойроо авж гин үү? Бити хүчлээд болооч. Тэгээ бити хүчлээд өөрийгөө. Ерөөсөө ингээд 0 таны төлш таны бие гэдэг чинь механизм шүү дээ. Таны механизм ингээд 0 дээр эсвэл бүр хасах руугаа орсон байхад нь биеэрээ ингээд юм сурах гэж чихэр чинь чадахгүй шүү дээ. Ажил хийх гэж чихэр чинь чадахгүй шүү дээ. Дэмжлэгээ өөрийгөө тэ сайхан ингээ өөрийгөө ивэр үз. Эхлээд ингээ та сайхан тархиа амраагаад, хоол ундаа идээд, усаа уугаад тэгээ тэр танд зааж өгнө гэд амлцсан таны мөнгө төгрөгийг авцсан тэр багш дээрээ хандлтаа тий. Тэр багш гэдэг хүн чинь ямар ч учиртай танд зааж өгөх үүрэгтэй зү. Та өөртөө зааж өгөх гэж сургуульд яваагүй байлгүй тий. Тийм талаар зөв багшаасаа ингээ надад заагаад би сурмаар ингээд өөртөө ихтэйгээр асуу. Тий. Дэмжлэг ингээ бусдаар тэг ингээ бусдаар ингээд хийх бусдын ажлыг бусдаар нь хэлгээд өөрөө болохоор зүгээр сайхан ингээд тухтаагаар хүлээж аваад ийм байт юм тийм байт юм байж та тэрийг нь ойлгосонгүй энийг нь ойлгосонгүй сайхан амархнаар эвтэхнэр бие дамраар хийж сур. Хэрвээ Монгол гэдэг улс бие дамар гэд биеийн тав тухыг үнэлж сурах юм бол энэ хүчингийн хэрэг аллахын эргүүд багасхаас гадна ийм зүйл тохиох үед энэ хүмүүсүүд нь ялаа эдэлдэг болно. Би амлаж байна. Тэ монголчууд сайхан биеийн амрыг одоо ингээ бие дамар гэж гэх нь хүртэл ингээд юм муухай үг шиг сонсогддог болсон шүү дээ Монголд. Чи яасан бие дамрын гэдэг ч юм уу. Чи яасан санаа амар ингээд баг ингээд хараад байгаа юм уу те. Ингээд доромжлоод ч байгаа юм уу те. Шүүмжлээд ч байгаа юм уу те. Чи яасан ингээд санаа амрын энэ санаа амар байх хэрэгтэй байхгүй. Санаа амраар хийх хэрэгтэй. Бие дамраар хийх хэрэгтэй. Биеийг хайрлж хийх хэрэгтэй, санаа бодлоо хайрлж хийх хэрэгтэй, амьдрах хэрэгтэй. За ажлын жишээн дээр те хичээлээс нэг ялгаа байхгүй шүү дээ. Ажлын жишээн дээр нойроо сайн авах хэрэгтэй, хоолоо сайн идэх хэрэгтэй. За тэгээ ажиллаа хийж байгаад айгүй хэцүү ажил хийж байгаа бол дундуур нь зөндөө завсарлага авах хэрэгтэй. 5 минутын завсарлага те хуцаа оролдоо тоглоод ч болтгоо өөрийгөө завсарлуул, амруул, бити ингэ шахаж хийгээд тэ за тэгээ хэрвээ таны босс ингээд танд ингээд айгүй шудраг бусаар их хэмжээний ажил хийх гэдэг байвал яаж иж байгаа тэр ажлыг бити аав. Тэ өөрийнхөө яг хийх ёстой юм хийгээд хийх ёсгүй шудраг бус зүйлсүүд яаж иж байгаа бити аав. Тэ за би сайн ажилтан байхын тулд гэл ингээд бити өөрийгөө шахаад. За тэгээд ажлын тал дээр болохоор бас дэмжлэгээ аав. Дэмжлэг гэдэг чинь тэ ингээд утасныхаа мобайлаа ашиглаад таск маск ингээд to do list бичих. Тэ тэмдэглэл хөтлөх. За ингээд ихний алхам тэр ингээд нэгд өдөр ийм ажил хийн, хоёрт өдөр ийм ажил хийн гэдэг тэдрийг бүр сайхан ингээд задаргаатай болгоо тий. Зүгээр л ингээд ямар ч тэнэг хүн дагаад ихэд ингээд хийчих болохоор ингээд бичиж аваад өөрийгөө дэмж. Монголчууд ингээд бүхнийг өөрөө ганцаараа тархитлагоор л хийх гэдэг хичээх гэдэг юм их цантай тий. Дэмжилтэй ингээд сайхан ноут парентер дээр бичиж аваад өөрийгөө дэмжилтэй. За хосын харилцаан дээр те хосын харилцаан дээр одоо юу ч гэх юм ямар хэцүү юм бэ? Одоо хосын харилцаан дээр ингээд
За энэ бол амар хэцүү сэдв юм байна. Хосын ярилцаа ба дэмжлэг шахалтыг ярих гэхэлэр арай л хэцүү юм байна. Хэцүү штэ ойлгуулъя гэх тэгэхээр энэ яалтчгүй толин тасгалаар ч юм уу, бясалгал ч юм уу, сэтгэл зүйчээр яваад ч юм уу нэлийн гүн төвшөнд ангаахгүй бол хосын ярилцааг ойлгох амар хэцүү хаа гэж би бодож байна. Одоо жишээ нь нөгөө хүнийгаа та эрхчлөөтэй ойлгох хэрэгтэй. Угаасаа бүгдээрээ л сонссон байдаг шүү дээ, тэ. Нөгөө хүнийгаа тавьж явуул эрхчлөөтэй байлга тэгээд өөрөө тань дээр ирж ивэл таны хүмүүн гэсэн үг энэ л үг байдаг шүү дээ. Тэр мөр нь бол үнэ. Тэгээд тэр нь үнэ юм байлаа. Тэгэл хосын ярилцаан дээр чинь үлэг болсон хүмүүс байдаг шүү дээ. Бусдад хайрлагдмаар байл эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй гэдэг ч юм уу, тэ. Яг зөв хүнтэй уулзраа гэж бодож ивэл та өөрийгөө хайрлах хэрэгтэй гэдэг ч юм уу. Ингээд эдгээр нь үнэ. Эдгээр нь болохоор яг үнэ. Тэгээд хосын ярилцаа гэдэг чинь ялангуяа Азийн оронд ингээд эхнэр нь нөхрөө бааздаг үзэгдэл байдаг шүү дээ. Эхнэр нь тэгээд нөхөр нь болохоор ингээд өөрийгөө золиослоод ажилдаа яваад эхнэр хүүхдийн хатлаараа мөнгө олох хэрэгтэй энэ төр гэдэг энэ чинь яг үндэ жоохон зүв биш байхгүй. Хэрвээ ингэж амьдрмаар байл энээсээ бүр үнэхээр кайф таашаалыг аваад ингээд те үнэхээр энийгээ ингээд гоё бие дамраар хийж сурахгүй бол болохгүй. Ингээд ярахаар амар хэцүү болчихж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ найз нөхдийн хүрээнд таны найз ингээд таныг хүчлээд ах юм бол бас бодгол асуудал тий. Гэт хэлэхээр жоохон хэцүү л юм. Зарим тохиолдолд та үнэхээр хувийн ачаас хандаж болно шүү дээ. Хувийн ачаалтын талаар л би өнөөдөр яриаг байна. Яг үнэхээр хувийн ачааж хүн болно шүү дээ тий. Тэгээ хувийн ачааж ямар хүн хувийн ачаад вэ гэхэлэр өөрөө өөртөө харамчлах хүн бусдад харамж бусдаас хувийн ачаа шүү дээ. Өөрийгөө ингээ сайхан хангалуун дэмждэг тий. Өөрийгөө хангалуун амраадаг, өөрийгөө хангалуун хайрладаг хүн бол бусдыг бас хайрлаж чаддаг. Бусдад новшиг харилцахгүй байж чаддаг. Хүн чанартай харьцаж чаддаг тий. Тэгэхээр ингээд энэ сон намааг өөрийгөө битгий шах гэсэн тэгэхээр би чамтай уулзахгүй заа юмнаа гэдэг ингэх бол тий. Ингээд миний хэлсэн юмыг тэгж ашиглах бол буруу гэдгийг уусаа мэдж байгаа эцтэй. Тэгээд үнэн зүгээ та бүхэн өөрсдөө мэдж байгаа хэлгүй дээ. Йоо ямар сэдв болоо явчихваа мэдхгүй. Ингээд сэдв ингээ хадуураад гэдэг ч юм уу ингээд шал хамааралгүй сэдв рүү ороод байгаа юм шиг санагдаж болохоор би бас өмнөх бичлэгээ постлмааргүй санагдсан. Хүмүүс зүгээр ойлгож чадгуулсан ингээ маа зулаа дуусаад ч байгаа юм шиг. Би зүгээр тэгээ энэ хэрэгээ би ер нь л айгүй чухалчилж ноцтой оруулж авч байгаа. Тэгээ Монголд бол зөндөө асуудлууд үүсдэг. Тэгээ би бүгднийг нь ноцтойгоор хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг, боддог, тэгээ яач юу хүмүүстэй ярихгүй ч гэсэн хувьдаа сайн тунгаадаг. Тэгээ ихэнхдээ бол за би илүүдэд яах вэ гэдээ ерөөсөө бичлэг хийдэггүй, контент хийдэггүй, уншлагч хийдэггүй. Тэгээ энэ удаад бол бүр үнэхээр дуудлага бол амар хүчтэй байна. Тэгээ би зөндөө эсэргүүцчлээ за би хийхгүй. Энэ талаар би бичлэг хийхгүй. Надаас өөр илүү гоё бичлэг хийсэн хүмүүс зөндөө шүү дээ. Зөндөө ингээд тайлбарлаад ирсэн хүмүүс байна шүү дээ. Надгүй нэг ялгаа байхгүй дээ гэж бодсон юмнууд зөндөө байсан боловч тэгээд яг тэгж шийдсэн дараа за би бичлэг хийх хэрэгтэй юм байна. Би ярих хэрэгтэй байна гэж бодсон сэтлүүд, мэдрэмжүүд за тэгээ амар татагдсан мэдрэмжүүд амар их байлаа. Тийм тэгээ манай хоёр бүсгүүн маань болохоор 16 настай охин маань болохоор ийм зүйлийг энэ дарангуйллыг те хүчирхийллийг хүлээн зөвшөөрсөн зам нь болохоор хоёр хүн ингээд муудалцах үедээ угаасаа л нэгнийгээ хүчлээд эхэлдэг гэдэг ч юм уу те. Хоёр хүн муудалцаад ингээд нэгэндээ дургу гэд таарахгүй гэд одоо юу хий ингээд эрэгтэй хүн ангийнх нь банд нь үсийг нь зулгаадаг гэдэг ч юм уу те. Ийм бол ингээд угаасаа л юм байдаг үстэй гэсэн бодол байсан. Тэгээд тийм учраас ингээд ийм тодорхой хэмжээний дарангууллыг яасан ингээд тийм гарч ирсэн. Тэгээд 32 настай бүсгүүн маань болохоор тэг хүн өөрсдийнхаараа байж байгаа, амарж байгаа, зугаацж байгаа, ханг аут хийж байгаа. Тэг ингээд зөвхөн хамтдаа цагийг ингээд сайхан өнгөрүүлэе гэж байгаа хүмүүсийн дунд ийм осол гэдэг ч юм уу хүн ингээд гинт асаад муухай ааш гаргана гэдэг ч юм уу
сонир гинт ингээд те хөөе чи гэл хүмүүстэй найзуудтайгаа ингээд ресторан паб энэ төр ороо байж идэл нэг бүлгэн хүмүүсийг ажиглангууд тэр тухайн бүлгэн хүмүүсийн дундаас нэг ихтер босол хөөе чи гэл ингээд пив ингээд шиддэг юм юм харагддаг да. Одоо нэг тийм зүйл харагдаад болоод байгаа юм шиг да санагдтыг. Тэгэд яг 32 настай эмэгтэй мань болохоор тэгж бодоод ийм угаасаа ингээ хүн биеэс сул тавьсан байх үедээ гэдэг ч юм уу те ингээд дотны гэж байгаа хүнтэй гэдэг ч юм уу эсвэл ийм чийлэрж ажилласаа амарж байгаа үедээ хүн ингэж жоох араатай ашиг гаргана гэдэг ч юм уу ингээд тийм байдлаар хүлээн зөвшөөрсөн гэж харагдсан байсан. Хэрвээ нийгмээрээ бүгдээр үгүй штэ ингээ хүн ямар ч тохиолдолд араатай аваар гаргаж болохгүй тий ингээд ингэж үздэг болох юм бол нэг тийм зүйлс тохиохоо байлна. Хоёр бүсгүн маань тийм бодлын алдаг тээж явахгүй байсан. Тэгэд энэ зүйлийг хатуу эсэргүүцэх байсан. Тэгээ илүү хатуу эсэргүүцэх байсан. Гэхдээ тэгээ чи ингээ бодлын төвшөнд эсэргүүцэнгүүд махан төвшөнд биелэх боломжгүй бас болдог. Одоо махан биеийн төвшөнд биелэхийн тулд эхлээ бодлын төвшөнд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг. Тэгээ бүр ингэж амь насанд нөлөөлөхөр хэмжээнд хүлээн зөвшөөрсөн. Одоо би консент өгсөн гэж яриаггүй шүү. Витамин юу уушгаарай. Тэ консент бол мэдээж байгаагүй. Тийм. Гэхдээ бодлын төвшөнд ийм энергийн их сурвалжны энергийн холбоос нь бол байсан гэж би хэлэх гээд байгаа. Тийм. Тэгэхээр энэ зүйлийг таслан зогсоохын тулд бүгдээрээ хайр, зогоо цэнгэл, нөхөрлөл, хосын ярилцаа, ажил, карьер, амралт гэдэг зүйлсүүд дотор ийм дарангуйлал ба хүчлэлт гэдэг юм ерөөсөө орших ёсгүй гэж боддог болох хэрэгтэй. За тийм би бараг энийг бас постлох байхаа.